Хүмүүс намайг харахтаа хүүхэд ингэж харж байгаа. Ер нь мэдгүй юм бол угсаал гэж харна. Яг одоо зарим нь бол мэдчихэл байгаа. Би бол 27 настай. Зарим нэг нь надтай харьцахтаа зарим ч ихэд их юм байхгүй. Ер нь хүмүүс тэрж ихэд ер нь надтай харьцахтаа ер нь яг хүүхэдтэй харьцсан юм харьцдаг байхгүй. Тийм гоё тий. Бүр зарим мэдгүй бараг шууд хүүхэдтэй ярьж амсгал ярина. Ер нь тэр нэгтэй надад ер нь таалагддаг гэдэг шин. Гоё яадаг тэр. Яг тэрэн шиг ингээд хүмүүс бие биентэй яг тэгэж одоо надтай ингэж харьцдаг шиг хүмүүс бие биентэй гэж харьцчих юм бол юу нөхгүй. Таяг шиг дугуйтай ингэж тийш өгөрчил. Одоо ч ер нь Facebook сошиал ертөнцийг ашигладаг хүн байхгүй болсон. Facebook бол гоё шүү дээ. Сошиал ертөнц бол гоё. Энийг олон хүмүүсүүдийг бие биентэй нуструулж юм, ах дүү нэрийг хооронд нь уулзуулж юм, найз нөхдөд болж юм. Гэхдээ дандаа одоо ингээ гоё юм байгаад юм байхгүй. Миний ажилласнаар ингээ хүмүүс ингээ амьдрал дээр их зөв ингээд нэг сайхан харьцсан мөртлөө ингээд сошиал ертөнцид ингээд бас л ингээд сонь сонь ингээд буруу комментууд сэтгэлдүүд үлдээгээд байдаг юм. Тэнд чинь Facebook сошиал ертөнцид чинь 8 настай хүүхэд ч байна, 80 настай хүн ч байна. Бүх хүмүүсийн нүдэн дээр ил байгаа учраас та тэгэж бичиж болохгүй. Хэрвээ ингээд ийм амархан юм ил чадчих юм бол бидний ч хэрэгтэй дүүнерт маань зөв үлгэр дуурайл болно.